За бид энэ хэсэгтээ сонгох Монгол бичгийн хэл дурсгалын талаар сонирхолтой одоо сэдвээр ярилцах гэж байна. Манай студид Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн дэд профессор доктор Дэмчигмаа урагдж ирсэн. Өглөөний мэнд төргөө сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарсан уу? За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авсанд. Баярлалаа. За бид үнэт өв болсон тийм ээ Монгол үндэстний хамгийн агуу өв их соёл Босоо Монгол бичгээрээ үеийн үед бахархаж ирсэн. Одоо бас 2025 онд хос бичгтэн болохоор ажиллаж байна, хичээж байна. Иргэн бүр ч гэсэн дор бүрнээ бас өөрийгөө ухамсарлаад тийм ээ за юу лээ тийм ээ гэж иргэн санаж байгаа болов гэж бодож байна. За энэ дундаа сонгодог Монгол бичгийн хэл дурсгал гэж яг юу хэлээд байна вэ гэдгийг сайхан тайлбарлаад өгье. За тэгэхээр сонгодог Монгол бичгийн хэл гэдэг бол бичгийн хэлтэй хамаатай юм л да. Ер нь Монгол альва хэлийг ярианы хэл бичгийн хэл гэж хуваадаг шүү дээ. Тэгэхээр бичгийн хэл бол монгол хэлний тухайд ер нь гадаадын эрдэмтэн судлаачид эхэлж 20 дугаар зууны ихэнх үеэс бол энэ сонгодог монгол бичгийн хэлийг судалж одоо нэрлж ирсэн. За ингэхдээ их хвчлэн 3 үед хуваасан байдаг. Сонгодог монгол бичгийн хэлний өмнөх үе, сонгодог монгол бичгийн хэлний үе, орчин цагийн монгол хэл гээд манай академич Төмөр Тогоо багш бол сонгодог монгол бичгийн хэлний өмнөх үе, сонгодог монгол бичгийн хэлний үе гэж хоёр хуваагаад за цаг хугацааны хувьд бол бичгийн хэл бол их урт удаан хугацаанд одоо төлөвшин боловсрдог учраас энэ одоо огцом үечлэх бол зүй зохистой бусаа гэж үзээд сонгодог монгол бичгийн хэлний өмнөх үеийн 16-аас 17 дугаар одоо бичгийн хэл үүссэн үеэс эхлээд 16-аас 17 дугаар зууны үе гэж хуваагаад сонгодог монгол бичгийн хэлний үеийг бол 16-аас 17 дугаар зууны үе гэж ингэж үйлчилсэн. Түүгээр одоо бид сургалт судалгаанд баримталж явж байгаа. За тэр 16-аас 17 дугаар зууны үеийн тэр үед одоо энэ сонгодог монгол бичгийн хэлийг одоо юугаар бичиж, яаж бичиж бидэнд тэр дурсгалуудыг өвлөөлөн үлдээсэн юм байна. Тэгэхээр сонгодог монгол бичгийн хэлний тухай ярихын тулд бид заавал Бурхны шишний монгол дахь дэлгэрэлтийг ярих ёстой. Энд бол Монголд 3 удаа Бурхны шишин дэлгэрсэн. За үүний одоо 3 дахь нь та бүхэн мэдж байгаа бүгдээрээ Буддын шишний нэг урсгал чиглэл буюу шарын урсгал бол 16 дугаар зууны үеэс Монголд маш их хүчтэй дэлгэрсэн. Үүний нөлөөгөөр бол одоо Буддын ном судрыг монголоор орчуулах одоо нүр их ажил эхэлсэн. За түүнийг дагалдаад мөн энэ сонгодог монгол бичгийн хэл бол маш одоо боловсронгуй төвшөнд одоо хөгжиж ирсэн. Жишээлхэд бичлэгийн дүрм, хэл зүй, за тэгэл найруулга зүй, одоо харь үгийг тэмдэглэх тэр галиг үсгийн тогтолцоо, хэл найруулга гэд энэ бүгдээрээ одоо боловсрон хөгжиж ирсэн учраас сонгодог монгол бичгийн хэл гэж одоо ингэж нэрлэдэг байгаа. Тэгээд сонгодог монгол бичгийн хэлний дурсгалуудыг юугаар бичдэг вэ гэхэл ер нь бол хулсан үзгийн дурсгалууд их байдаг. Хулсан үзгээр бичнэ гэдэг чинь одоо тэр хүмүүсийн гар бичмлүүд гэж ойлгож байна. Модон бар бол Монголд маш их одоо дэлгэрч хөгжсөн. Тэгээ модон бардаан, халах модон бар, бурайд модон бар, өвөр монгол модон бар, хятад модон бар гэдэг. Ингээд зөвхөн ер нь сонгодог монгол бичгийн хэлний дурсгалууд бол зөвхөн монгол бичгээр угарч ин тий үндэсний бичгээр байхаас гадна соёмб дөрвөлжин за хэвтээ дөрвөлжин сүүлийн үеих болохоор тэгээд тод үсэг вагиндра гэд энэ бүгд үсгээр уламжилж ирсэн. Хамгийн их нь мэдээж монгол бичгээр уламжилж ирсэн юм судар шаштрууд байгаа. 16-аас 17 дугаар зууны үед тийм ээ монголчууд бид ингэж сонгодог монгол бичгийн хэлийг хэрэглэж байсан гэх энэ түүх дурсгал энэ түүхэн цаг хугацааг одоо судлаач та бүхнийхээ ачаар бид одоо мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дурсгалуудын онцлогийн талаар та жишээ аваад ч юм уу ярил. Тэгэхээр энэ сонгодог монгол бичгийн хэлний хамгийн гол дурсгал бол ерөөсөө монгол ганжуур данжуур гэж ойлгож байна. За садаг шүү дээ. Монгол ганжуур данжуур. Монгол ганжуур Лэгдэн хааны үед дахин бүр хэн засварлаад 1629 онд
Алтан Ганжуурыг 108 битээр бүтээсэн. Дараа нь 1720 онд модон бараар бүтээсэн. Монгол Данжуурыг болохоор 1742-оос 49 оны хооронд модон бараар хэвлэж гаргасан байдаг. Энэ Данжуурч одоо 225 байт шүү дээ. Тэгэхээр энэ асар их том, өөрөөр хэлэх юм бол шинжлэх ухааны төрөл бүрийн салбарын энэ дурсгалыг бол сонгодог монгол хичээлний дурсгал гэж ойлгох хэрэгтэй. Энэ дурсгал үндсэндээ монгол хэлийг цуваа цагийн үүднээс судлах тийм монгол одоо тэр сайхан судрын сурвалжийн хэлний хэл найруулгыг судлахад асар их ажил бүтэлтэй ийм дурсгал гэж байгаа. Ганжуур Данжуур гэхээр одоо бидний нөгөө шүтдэг тийм ээ одоо хүмүүс мэдэх бах тийм ээ маш том агуу том дурсгал шүү дээ. Тэгэхээр энийг ингээд судлаад ингээд үзэхэд те сонгодог монгол хэлний монгол одоо бичгийн тэр сайхан хэлний тэр утга найруулга, утга уянга, онцлог нь юу байна те сонин содон зүйлс гэвэл те тэр үед одоо 16-аас 17 дугаар зууны үед барлаж хэвлэж гин гэж тэгээ бүгдийг нь мэдээж гараар тийм ээ. Тийм юу юм барлж хэвлэнэ гэхээр мэдээж эхлээд тэрийг бичиж байгаа. Тэгээд модон цэйлж байгаа. Тэгээд дараа нь тэр сэлснэ бас буцаагаад хэвлэх одоо өсөр их ажил үе дамжлагтай тэгж явдаг. Тэгээд Монгол Ганжуурч нь нийтдээ 1162 зохиолтой. Данжуур бол 3400 гаруй зохиолтой. Асар том юм хөлгөн судрууд. Гэхдээ олон одоо буддын их 5 ухаан гэдэг тэр 5 ухаан бүгд ном зохиол нь багтсан юм байдаг. Сонгодог монгол бичгийн хэлний одоо онцлог давуу тал гэдэг юм одоо үүнийг ингээд судлахын одоо ач холбогдол тийм ээ мэдээж эн чинь одоо монгол түмний маш том өв эрдэнэ болж байна шүү дээ. Тэгэхээр сонгодог монгол бичгийн хэлний бас нэг онцлог бол төвд бичгийн хэлний нөлөө тусгал маш их туссан. Тэгэхээр төвд бичгийн хэлний нөлөө тусгалгүйгээр бас сонгодог монгол бичгийг ярих. За түүнийг бас ойлгоход нэлээд бэрхшээлтэй байдаг. За сонгодог монгол бичгийн хэлэнд одоо хэлний дурсгалуудад гарч байгаа үг хэллэгийг орчин цагийн үүднээс бол бодож ерөөсөө болдоггүй. Бүр одоо орчин цагийн монгол хэлний үгстэй хэлбэр дуудлага ижил боловч утга нь бүр эсэргээрээ үгс өдий төдий байдаг. Жишээлхэд айлдах гэдэг үг байхад одоо хэлэх ярихын хүндэтгэл гэж ойлгоно тий. Гэтэл сонгодог монгол бичгийн хэлэнд мэдэх гэсэн утгатай байна. За өөр жишээ татах юм бол тонилох гэдэг үг байна. Тонилох гэдэг үгийг одоо чинь зайлах холдох тий тонилох гэвэл баг муутгарлаа одоо шүү дээ тий. Гэтэл дурсгалуудад бол ямар утгатай байдаг вэ гэхээр альва муу муухай зүйлээс зовлон бэрхшээл зовлон зүдгүүрээс гэтлэх гэсэн тийм утгатай байх жишээтэй. Ер нь бол тийм үгс маш их байна. Одоо энэ сонгодог монгол бичгийн хэлний энэ үнэт алдварууд дурсгалуудыг хизээнээс эхэлж судалж эхэлсэн бол одоо олдсон цаг хугацаа гэдэг юм дээр түүх цаг хугацааны хувьд яг ер нь олдогч ер нь бичгээр үлдсэн дурсгалууд тэгээд Ганжуур Данжуурын тухайд бол 14 дугаар зууны үеэс ер нь төвд хэлнээс монгол хэлэнд орчуулад эхэлсэн. Тэр үеэс эхэлдэг. Тэгэхээр энэ Ганжуур Данжуурын судалгаа бол ер нь цуваа цагийн дотор монгол хэлний судалгаа гэхэд маш их чухал ажил бүтлээ гэд би дурдсан шүү дээ. Одоо үүнийг судалдаг залуучууд, хүүхдүүд гэдэг юм уу, залуу эрдэмтэд хэр олон байна? Одоо ер нь энэ талын судалгаа нэг жоохон зогсон байдалтай гэх юм уу. Яг хэл талаас нь судлах судалгаа бол жоохон тиймэрхүү зогсон байдалтай байгаа. Гэхдээ бас энэ дээр анхаарч үзэж байгаа ганц нэг оюутнууд байна. Тэглэв яах вэ? За баярлалаа. Таны судалгааны их ажилд амжилт хүсье. Тийм ээ. Одоо мэдгүй олон хүмүүс байгаа шүү дээ. Сонгодог монгол бичгийн хэлгээд энэ том дурсгал 16-аас 17 дугаар зууны үед монголчууд өөрсдөө хэрэглээд одоо хүртэл ингээд судалгааны ажил нь үргэлжилж байна. Тэгээд таны ажилд амжилт хүсье. Бидний урилга хүлээж авсанд баярлалаа. За та бүхэнд бас ажлын амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.